За энэ хамгаалагдах эрхийн зөрчигчөөр ер нь төр өөрөө үндсэн хуулиар ашигтай тийм ээ. Хүүхэд гэр бүлийн ашиг сонирхлыг төр илэрхийлээ хамгаалдаг үндсэн хуулийн зарчим. Энэ зарчмыг бол хүүхдээ хамгаалагдах эрхийг одоо хэрэгжүүлэх хамгаалах суурь зарчим, бодлогын суурь гэж ойлгож байгаа бидний хувьд бол. Тэгэд энэ талаас нь аваад үзэхээр бол энэ асуудал гарсан тохиолдолд хамгийн эхлээд мэдээлэх ёстой болчдөг. Энийг нуун дарагдвал энэ асуудал цаашаа даймжрах ийм хортой байдаг. Тэгэхээр мэдээлнэ гэдэг бол хүүхэдтэй ажиллаж байгаа хүмүүст хуулиар заавал мэдээлэх үүрэг оногдуулсан байгаа. За хүүхэдтэй ажиллаж байгаа хүмүүст хамгийн эхлээд хэн орж ийн гэхээр багш нийгмийн ажилтнууд орно. Дээрээс нь эмч. Яагаад гэвэл эмч эмнэлгийн байгууллагын ажилтнууд бол хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцдаа тэр хүүхдийн бие махбодын хувьд, сэтгэл санааныхны хувьд ер нь хүчирхийллийн шинж агуулсан хүүхд мөн байна уу, биш байна уу гэдгийг байнга тандж байгаа юм. Хэрвээ ийм болвол заавал мэдээлэх ёстой. Энэ мэдээллийг бол хүүхдийн тусламж утсанд өгч болдог, дээрээс нь цагдаагийн байгууллагад өгч болдог, дээрээс нь орон нутгийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал хэрэгсэн байгууллагад өгдөг. За энэ мэдээлэх үүргийг бол 9-р сарын 1-ээс эхлээд боловсролын салбарын бүх ажилтнууд зөвхөн багш гэхгүй шүү. Энд сургуулийн жижүүр, галт тогоонд ажилладаг ажилтан, үйлчилгээ одоо гэрээт үйлчилгээ үзүүлдэг хүмүүс бүгд энэ мэдээллийг бол авсан байх шаардлагатай.